Алсын хараа номыг бичснээс хойш яг 10 жилийн хугацаа өнгөрчээ. Хувь хүний хөгжлийн бодлууд улс орны уруудан доройтол хөгжил дэвшлийн талаар бодлуудаар солигдлоо. Дэлхийн 89 орны залуустай энэхүү бодлоо хуваалцах боломж олгосон. Тоглоом ардчлал, түүчийн шувуу, академик цаазын эндэр зэрэг дэлхийн хөгжлийн олон сонирхолтой асуудлаар уншигч тантай дахин залгаж байна. Азийн хөлөг улс эрг үндэд дээр. За улс тунхсны баярын мэнд хүргье. Та бүхэндээ хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Ингээд номныхаа талаар товч танилцуулгыг та бүхэндээ эхлээд сонирхолтой. Азийн хөлөг улс хэмээх энэхүү ном өнгөрсөн 25 жилийн дүгнэлт өнөөдрийн бодит байдал ирэх 25 жилийн тухай төсөөллийн 3 бүлгээс бүрдэнэ. 25 жилийн дотор Чингис хааны удирдсан 100 мянга хүрэхгүй Монгол цэргүүд Ромчуудын 400 жилийн туршид эзэлснээс хавьгүй удам газар нутгийг нэгтгэж Сибирээс энтгэг, Вьетнамаас Унгар, Солонгосоос Балканы хойг хүрсэн эзэнт гүрнийг байгуулж ертөнцийн газрын зургийг цоо шинээр өөрчлөн зурсан гэж дэлхийн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Бид тэгвэл арчсан тогтолцоонд шилжээд мөн л 25 жилийн хугацаа өнгөрсөн. 25 нас гэдэг хүнээр бол харьцангуй төлөвшөх нас. Хошуу дэвсэх хүмүүсийн тоо багасч хариуцлага нэгсэн олонний харц нэмэгддэг. Өнгөрсөн хугацаанд бидэнд мэдээж олсон зүйл ололт олон бий. Арчсан хувьсгал бидэнд эрх чөлөө, чөлөөт хэвлэл, олон намын тогтолцоо бүхий парламентын засаглал, зах зээлийн эдийн засаг гэж чухал зүйлсүүдийг өгсөн түүхэн үнэ. Гэвч бид алдаагач өнөөдрийн бодит байдлыг ч ярилцах ёстой. Энэ бүхнийг одон медаль, найр наадам, тал зассан бялдууч үгсээс ангид сургаар биш судалгаанд тулгуурлан бодитоор дүгнэх нь маргаашийн өдөрт илүү төстэй. Бид өнөөдөр ижил гараанаас гарсан дэлхийн олон орноос хөгжлийн үзүүлэлтүүдээр хоцорж явж байгаа нь бас түүхэн үнэ. Аль жуулчдын өрсөлдөх чадвараар бид 140 орноос 101-т өргөн удам газар нутагтай нэг хүнд ногт газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэг чагсдагч газар тариалан хүнсний үйлдвэрлэлийн хэмжээгээр 192 орноос 180-д олон сая толгой малтай нэг хүнд ногдох малын тоогоор дэлхийд тэргүүлдэгч малын түүхийн эд хүнсний экспортоор дэлхийд эрэмблэгддэг. Оюуны чадвараар бид дэлхийд 8 чагсдаг. Гэхдээ ихтэй сургуулийн өрсөлдөх чадвараар бид нар эхний 1000-д ч багтдаг. Монгол улсын их сургууль гэхэд 2264-т орж очив. Бид 3 саяулаач хүний хөгжлийн индексээр 103-т хүн амын дундаж наслалтаар 194 орноос 129-т 25 дахь болон агаарын бохирдлоос болж өвдсөн хүүхдийн тоогоор дэлхийд тэргүүлдэг. Арчсан тогтолцоонд шилжээд 25 жилийн хугацаа өнгөрсөн ч өрсөлдөх чадварын индексээр 148 орноос 107-д төслөг 60 оронтой харьцуулах юм бол Грек, Аргентин, Хорват болон Венесуелийн өмнөхөн 57 жагсдаг. Дэлхийд дээгүр тооцогдох уул уурхайн баялагтайч хүн амын 30% буюу 3 хүн тутмын нэг нь нэн ядуу төвшөнд өнөөдөр амьдарч байна. Яагаад бидний зорьсон хүмүүнлэг иргэний арчсан нийгэм хэмээх амтч ихэр өнөөдрийг хүртэл цонхны цаана байна. Үүнд мэдээж олон шалтгаан байгаач хамгийн гол шалтгаан бол нийгмийн болон эдийн засгийн тэгш бус байдал юм. Арчсан нийгмийг төлөвшүүлэхэд бид дор хаяж хүн амынхаа 70-аас доошгүй хувийг дундаж давхар руу оруулах хэрэгтэй болдог. Харамсалтай нь өнөөдөр энэ тоо манайд 30% ч хүрэхгүй байна. Тэгээ та бүхэн сонирхолтой нэгэн судалгаа бас танилцуулъя гэж бодож байна. Судалгаагаар 68.8% нь өөрийгөө би дундаж давхар гэж үзсэн. Гэхдээ амьдралын чанарын асуулт нь мөн 70 орчим хувь бүдэрч байгаа. Та хадгаламжиндаа хоригдлолтой юу гэсэн асуултанд 71% нь хадгаламжгүй. Жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагддаггүй гэж асуухад 73% нь чаддаггүй. Таны цалин байрны зээл авахд хүрэх үү гэсэн асуулт нь 69% нь үгүй. Хэрвээ та үнэнчээр хөдөлмөрлөвл хэдэн жилийн дараа байртай болох вэ гэсэн асуултанд 63% нь 20 ба түүнээс дээш жил гэж хариулсан. Энэ тахинд байгаа та бүхэн ч гэсэн энэ асуултыг өөртөө тавиасаа гэж хүсэж байна. Гэр бүлийн хэн нэг нь гадаадд эмчилгээ хийлгэх шаардлага гарахад л дундчул маань ганхаж эхлэхээр эмзэг байна. Яг л хүүхдийн зулаа шиг. Орон сууцны бодлоор хүн амаа эргэлтийн хөрөнгөтэй болон хөгжсөн арлын жижигхэн улс Сингапур, уул уурхайн баялагаа жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд зориулсан Норвеги улсын хөгжлийн нууц бол дундаж давхар байсан. Нэг хүн ядуурлаас гарч чадвал дундаж давхарт орж чадвал түүнийг дагсан ах トゥ амраг сат ингээд олон хүний амьдрал даган шийдэгдэв. Тийм ч учраас эдийн засгчид дээд түвшний орлого 20%-аар нэмэгдэхэд эдийн засаг огцом өсөд буурдаг бол дундаж давхарг 20%-аар нэмэгдэхэд эдийн засгийн өсөлт илүү үр дүнтэй бөгөөд тогтвортой байдгийг тогтоосон. Харин бид цөөн хэсэг нь байж дийлэн хэсэг нь ядуурдаг
шудраг бус нийгмийн тогтолцоонд амьдарч байна. Үүнийг хуулийн биш хувь хүмүүсийн засал гэдэг. Энийг манай Тэмүүжин сайд бас их олон ярьдаг. Ийм нийгэм 5 жил шударгаар хөдөлмөрлөө таны хүр чинь тодорхой биш байдаг. Сонгох эрхчлөө эдлэгийн оронд аяг тавг халуун сав цутгамал бурхан бэлэн мөнгөөр саналаа өгдөг. Эргэтэн дахтны шүүх хурал телевизийн камерын өмнө энгийн иргэдийн хөшигний цаана тагнуул шүүх цагдаа прокурорын байгууллагыг улс төрчид шатрын хүүмэд өмнөө өрн байлдаж тоглодог. Улсынхаа нэрээр зээл авч бүлэглэлийн зарчмаар хувааж өөрсдөө зориулж өршөөлийн хууль баталдаг. Тодорхойгүй тоглоомын дүрм авилгалыг гаруул зам ёсны бизнесийн тогтолцоог нурааж далд эдийн засгийг бий болгодог. Нийгмийн баялаг цөөн хитгэн хүний гарт нууцаар эргэж нийгэмд хүртээмжгүй байдлаар зарцуулагддаг. Баян ядуугийн ялгаа нийгэмд нэмэгдэх тусам бидний хүссэн ардчлал маань доглон байсан. Италийн социологч Карато Жин 1912 онд баян ядуугийн ялгааг хэмждэг нэгэн аргыг олж өөрийнхөө нэрийг нэрлэсэн. Энэ үзүүлэлтээр Норвеги, Финланд, Дани зэрэг улсууд дэлхийд тэгш бус байдал хамгийн багтаа тооцогддог. Харин Хойд Африк, Замби, Колумб зэрэг улс баян ядуугийн ялгаа хамгийн өндөр тооцогддог бөгөөд нийгмийн эмх замраагүй байдал байнга байдаг. Монгол улс 36.5-таагаар Жини коэффициентээр 103 дугаарт ирэмлэгдэж байгаа нь 3 сая хүнтэй манай орны хувьд туйлын хангалтгүй үзүүлэлт. Тэгш бас байдлын гинжээ хэлхэ гэж байдаг. Тэгш бас байдал ихсэх тусам нийгмийн бухимдал аяндаа өсдөг. Нийгмийн бухимдал өсгөж шудраг ёсны хүсэмжлэл нэмэгддэг. Шудраг ёсны хүсэмжлэл нэмэгдэх тусам популизмын хөрсөөр бүрддэг. Популизм газар бол улс төрийн докторгүй байдлыг үүсгэдэг. Улс төрийн докторгүй байдал эдийн засгийн болон засаглалын улмаар нийгмийн хямрал болон гүнзгийрэх нөхцөлийг бий болгодог. Та бүхэн сайн ажиглавал энэ логик гинжиг хэлэхээ манайд ч гэсэн бүрэлдэн бий болж байгааг харна. Дэлхийн баялагын тайланд Монгол улс 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй баячуудын хөрөнгийн өсөлтийн эзлэх хуваар Индонезийн дараа дэлхийд 2 дэрэмдэгдэж байна. Энэ нь 1860-1890 оны Америкийн нэгдсэн улс өнөөдрийн Мексик, Индонез улсуудтай туйлын төстэй нөхцөл байдал. Ганцхан жишээ хэлэхэд өнөөдөр нийт хадгаламж эзэмшигчдийн 5% нь банкнд байгаа хадгаламжийн 95%-ыг эзэмшиж байна. Нэн баян, нэн ядуу гэсэн ангилал өдрөөс өдөрт ихсэж нийгмийн гол хөдөлгөгч болсон дундаж давхарг өдрөөс өдөрт ядуурлын далайд живсээр байна. Энэ байдлаас бид хэрхэн гарах вэ? Мэдээж сайн засаглалыг бүрдүүлж гарна. Сайн засаглалыг бүрдүүлэхийн тулд бид нар өдөртөгчдийг үнэлж чаддаг ёс зүйн өндөр иргэний нийгмийг бүрдүүлэх учиртай. Судлаач Кемерс гэгч эрхэм өдөртөгч гэдэг бол олон нийтийн үйл хөдлөлийн төлөө бусдаа сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлж буй хэн нэгэн гэж тодорхойлсон. Харамсалтай нь манай өнөөдрийн нийгэмд энэ тодорхойлтыг өдөртөгч гэдэг бол хувийн эрх ашигаа төрийн эрх мэдлээр дамжуулан хэрэгжүүлэхийг зорж буй хэн нэгэн гэж уруулан хэрэглэж болохоор болсон. Тийм учраас бидэнд академик цаазын эндэр гэдэг энэхүү академик үнэлгээ ус агаар мэт хэрэгтэй. Ихтэй сургуулиуд, судалгааны хүрээлэнгүүд, хараад бас хэвлэл мэдээллийн байгууллагууд улс төрчдийг академик түвшинд үнэлдэг байцгаана. Бүх шалгуурыг биш гэхэд адаглаад улс төрчдийн гүйцэтгэл, байр суурь, үйлдэл, эсвэлтгүү тэдний үлдээсэн өв, эд хөрөнгийн болон эрх мэдлийн хүсэл, шунлыг сумаа бүх шиг тодорхой статистикаар үнэлж сурцгаая. Японы ирээдүйн ерхий сайд гэгддэг байсан хөдөө аж ахуйн сайдын эрхэм офисын түрээсээ нууж $8,500 ам.долларын хандвийг олон нийтэд зарлаагүй хөдлөө огцорч байсныг бид мэднэ. Ийм ёс зүйг нийгэм төлөвшүүлж улс төрийн түүчийн шуудыг төрүүлэхэд бидэнд академик үнэлгээ хэрэгтэй. Энэ тухай та номын 2 дугаар бүлгээс унших боломжтой. Бид шийдлийг дотроосоо биш гаднаас 25 жилийн туршид хайлаа. Одоо харин бид нар бууралд эцсийн оюуны бор авдраа уудалж үндэсний дүр төрх суур үнэт зүйлүүдэд иргэн нэг харж өөрийн ядгааг таньж өрөөлтөө өсөлдөх цаг болсон. Гадны хүч оюун тулдуудын хөгжил дэвшилт хүрсэн улс орн гэж байхгүй. Норвеги, Сингапур, Япон, Өмнөд Солонгос гээд бидний жишээ авах дуртай улс гүрнүүд аль аль нь үнэт зүйлээ тодорхойлж өөрийн өвөрмөц хөгжлийн загварыг гаргаж ирсэн л энэ хөгжлийн нууц. Тиймээс хөгжлийн цогт эрднийг эцэд гүрний түүх нүүдэлчин соёл иргэншлээсээ хайх цаг болсон. Тэгээ цогоо ахтайр хамтарч байгаа. Тэгсэн чинь манай нэг найз хашгинаад та хоёр нэрнээсээ цогт эрдэнэ гэдээ аваад нийлээд фракц байгуулах гэж байгаа юм гэж хашгилсан. Гэхдээ цогт эрдэнэ гэдэг бол илүү чухал зүйл. Эртний домогт ард түмний бэлгүүн мэлмээ оюун санааны төв цэгийг хураахыг бэлтгэж бүтээсэн эрднийг цогт эрдэнэ гэж томьёолдог байсан. Энэ эрднийг хаан титмийн орой, дийлэн ингэр, хаан суудлын түшлэг, хааны ордны төв дааман хаалганы яг гол цэгт байршуулдаг байсан. Улс үндэстнүүдийн иргэдийн царайны хэмээгийг давхарлаж ийж тухайн үндэстэн ямар дүр төрхтэй вэ гэдгийг томьёолдохтой адилхан бид сэтгэлгээний хэв маягаа түүхээсээ одоо цаг үеэс хайж иж үүнийг бид нар шийдэх боломжтой. Бид нүүдэлчин сэтгэл зүйтэй. Тиймээс ч хөрвөх, дасан зохицох чадвар өндөр байдаг. Шинэ зүйлийг монголчууд суахтаа маш хурдан авьяаслаг. Цэрэг дайны тактикийн хувьд ч гэсэн туйлын өвөрмөц байдаг.
Жишээлбэл суурингийн цэргүүд тулалдах газраа товолдог бол нүүдэлчид чимээгүй очоо гинт дайрдаг байсан. Суурин жанжин цэргийн хүчээр яднаа гэж тооцдог байсан бол Чингис хаан олноос олон цөөнөөс цөөн гарц хэмээн сургадаг байсан. Тиймээс хий нэг хуулбарлаагүй Монгол хөгжлийн замраа эзэнт гүрний түүх нүүдэлчин соёл иргэншлийн сэтгэлээнээс гаргаж дэлхийн дэвшилтэд онолтой амжилттай хослуулцгаая. Оюун санаа, хурд, давтагчгүй мөн чанар тулгуурласан, уламжлалаа гүнзгий хадгалсан, бас мэрэгжлийн чиг баримтаар тулгуурласан хосломол замрыг шинээр бий болгоё. Жамсны бизнесийн эрүүл бүтцийг бүрдүүлж, улс төр бизнесийн эрх мэдлийг ангилж, хувь хүн бүлэгт биш, хууль захирагддаг авилгалаас ангид төр засгаа бүрдүүлье. Бизнес нь бизнес шиг, төр нь төр шиг байцгаая. Үндэсний томоохон үйлдвэрлэгчдэд дэмжиж сэргээгт гэрчим хүч, органик хүнсний бүтээгдэхүүн, ноол уран бүтээгдэхүүн, эмийн ургамлын үйлдвэрлэл, боловсрол, технологи, түүхэн аялал жуулчлал, түүнийг тойрсон үйлчлэгээний салбарууд, төмөр зам агаарын тээврийн томоохон салбаруудыг уул уурхаатай түшиглэн засгийн газартайгаа хамт Аз төдийгүй дэлхийд гаргаж ирэх бидэнд боломж. Монопол орчныг тэнцвэржүүлж, жижиг дунд бизнесийн орчныг бодлогоор дэмжээ. Өнөөдөр эдийн засгийн 80 орчим хувь нь уул уурхаагаас хамааралтай байгаа бүтцээ өөрчилж, дотоодын нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг тэргүүлэх салбарууд жижиг дунд үйлдвэрлэлээс бүрдүүлдэг болсон. Хөрөг чадвар бүхий Монгол хүний дэмжиж, хүн ам цөөхөн сул талаа давуу тал болгон, хүн амынхаа 70-аас дээш хувийг эрүүл чирэг, дэлхийд өрсөлдөх боловсралтай, эх оронч, өөрийн өмчтэй эргэлтийн хөрөнгөтэй дундаж давхраар бүрдүүлээ. Дэлхийн инновацийн хүрээлэнгүүд, олон улсын баг санхүүгийн байгууллага, технологийн паркууд, томоохон ихтэй сургуулиуд менежерээс дээш түвшинд Монгол хүн ажиллахыг харж өрсөлдөх чадвараараа дэлхийд төдийгүй бүс нутагтаа тэргүүлцгээе. Нийгмийн ёсны шалгуурыг Аз өндөр болгон төлөвшүүлэхэд академик үнэлгээ нутагшуулж, улс төрчид мөнгөөр биш мэдлэгээр сонгогддог жишгийг тогтооё. Ёс зүйн өндөр иргэний нийгмийн шалгуурт нийцхийн тулд улс төрчид удаан хугацаанд өөрсдөө шатараалан бэлддэг байна. 2040 он дэлхийн том сургуулиуд өнгөрсөн 25 жилийн амжилтыг хилцдэг байж түүхийг хамтдаа бүтээцгээе. Өвөг дээдс маань 25 жилийн дотор дэлхийн талыг засагласан шиг Эх орон маань 25 жилийн дараа Азийн их хөлөг улс байх болтугай гэж энэ өрөөлийг өргөё. Ингээд та бүхэндээ хүрэлцэн маш их баярлалаа. Азийн хөлөг улс. Тэрэг үндэт.